Мэргэжил бол ирээдүйн замыг тодорхойлох хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Таны сонирхол, хүсэл, мөрөөдөл, авьяас чадвар бүгдээрээ таныг зөв мэргэжлээ сонгоход хөтлөх удирдамж байх юм. Ингээд Монгол улсын барилга бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж буй MCS Property компани нэг өдрийн үйл ажиллагаатай хамтдаа танилццгаая. Сайн бацхан уу, намайг Эрдэнэчимийн Марл гэдэг. Би нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуульд 12-ийн Д ангид суралцдаг. Би өнөөдөр бид өсвөр үеийнхэн нэвтрүүлэгт өсвөр үеэ төлөөлөд MCS Property компани нэг өдөртөө танилцахаар төслийн газар нь ирсэн байна. Сайн бацхан уу, намайг Мөхөрдөн гэдэг. Би шинжлэх ухаан технологийн сургуулийн эрчим хүчний сургуулийн дулааны инженерээр сурдаг. Би өнөөдөр болохоор бид өсвөр үеийнхэн нэвтрүүлэгт өсвөр үеэ төлөөлөн MCS Property компани төслийн газар хүрэлцэн ирсэн байна. Хамтран ажилласан дижитал нийгмийн кул залуусыг дэмжигч MCS Property. За манай бас дахин боловсрол үйлдвэрийн төсөл дээр ирээд бас ингээд сонирхоод ирээд судлаад явж байгаа ч юм бол их баяртай байна. За тэгээд надаас чөлөөтэй одоо асууж судалж мэдмээр байгаа зүйл ах юм бол чөлөөтэй асууж болно. Та ер нь энэ мэргэжлийг анх яагаад сонгосон бэ? За миний хувьд бол 10 жил байхдаа одоо барилгын салбар барилгын салбар эсвэл уул уурхайн салбарт ажиллана гэж одоо тийм бяцхан мөрөөдөлтэй байсан. Тэгээд тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу бол одоо яг Монголын нөхцөлд за ямар одоо инженер дутагдaltaй байна, ямар мэргэжлэр одоо сурах юм бол илүү одоо давуу талтай байна гэдэг тал дээр бол судалж үзсний үндсэн дээр за шинжлэх ухаан технологийн сургуулийн барилга архитектурын сургуулийн за халалт агаар сэлгэлт концнерийн инженерийн ангийг бол судлаад сонирхоод тэгээд тэнд бол одоо суралцж төгссөн байгаа. Танд одоо энэ салбарт урам зориг авдаг хүн эсвэл юм нэг зүйл яа болов? За тэглэх байгаа. За энэ дээр бол одоо манай энэ устас дахин боловсруулах үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа энэ салбарын мундаг инженерүүд, гадаад дотоодын одоо мэрэгчлэнүүд бол энэ дээр ажиллаж байдаг. За нэгэн зорилгын дор нэгдээд ингээд одоо нөр их хөдөлмөр шингэсэн энэ бүтээн байгуулалтыг одоо хийж байгаад нь бол би одоо нэг хэсэг болж явж байгаадаа бол одоо маш бахарх өөрөөрөө бахархдаг. За төслийнхаа хамт олноор бол одоо маш их бахархдаг. За тэр дундаа бол яг энэ анх төсөл дээр маань одоо ирэхэд анх ингээд сургаад одоо хүмүүжүүлээд гэх юм уу тийм ээ авч явж исэн хүн бол одоо манай компани одоо манай төслийн удирдах инженер Батэрид гэж ах маань байгаа. За тэр хүнээр бол би одоо хувийнхаа зүгээс одоо үлгэр дуурайл авч явдаг юм аа. За одоо хасын инженер те энэ мэргэжлэр сурах гэж бодож байгаа, сурахыг хүсэж байгаа олон хүүхэд байгаа байх. Энэ мэргэжил ер нь яг яадаг мэргэжлийн жоохон мэргэжлийнхаа тухай яриач төхөө дэлгэрэнгүй. За халаалт агаар сэлгэлт концнер гэхээр хүмүүс бас нэг сайн мэдээлэлгүй байж болно тийм ээ. Мэдээлэлгүй байгаад байдаг ер нь бол анзаараад байхад. За тэн дээрээс яг гол тодорхойлтыг хэлэх юм бол одоо барилга дэд бүтцийн салбарт бол одоо нэгт холбоотой явдаг юм мэргэжил байгаа. За энэ дээр бол барилгын дотор халаалтын систем, за гадна дулааны шугам сүлжээ, за мөн одоо агааржуулалтын систем тийм ээ. Агааржуулалтын систем байж байна. Мөн хөргөлтийн системийн одоо төлөвлөлт, төсөл, за барилга угсралт, за ашиглалтын ашиглалтанд нь одоо авч ажилдаг одоо ийм мэргэжил байгаа. Одоо яг ингээд энэ мэргэжлийг эзэмшээд одоо төгсөөд ажил дээр гарлаа, тэгээ ажиллаа. Тэгэхэд одоо ажлын одоо ийм ачаал ер нь хэр байдаг вэ? За барилгын салбар бол улирлын чанартай салбар тийм ээ. Одоо дулааны улиралт бол эд одоо ажил бужигнжидэг үе учраас тэр үед бол
хамгийн оргил цаг буюу чи өглөө 6 цагт босоод орой 10 цагт 11 цагт эсвэл шөнийн 2 3 цагт ч байсан хамаагүй харж одоо ажиллах одоо харих тийм тохиолдлууд бол зөндөө тохиолдол байна. Тэр болгонд бол ингээд одоо цагийн зохицуулт хийгээд ингээд ажиллах юм бол одоо сүлдээ сурчдаг байхгүй юу ер нь. Тэгээд өвлийн цагаар бол одоо харьцангуй ажил шингэрээд одоо газар хөлдөөд ирэх үед бол ажил шингэрээд арай одоо нэг энгийн хуваарлууга шилждэг гэх юм уу. За ер нь цагийн хуваарийн хувьд бол дулааны үйлрэлд бол их шахуу байдаг шүү тий. Одоо суурь боловсрал байна штэ. Таны мэргэжлийн хувьд одоо ямар суурь боловсрал байх ёстой юм бол? За суурь боловсрал гэх юм бол инженер хүн маш сайн математикч байх хэрэгтэй. Тий. Ер нь хэлээ бол маш сайн математикч байх хэрэгтэй. Сэтгэн бодох чадвар маш хурдтай байх хэрэгтэй. Одоо ирээдүг хардаг гэдэг шиг одоо нөгөө юмыг амар төлөвлөж сурсан байх шаардлагатай байдаг. Юм шиг санагдсан л да. Одоо надад бол эргээд бодоход ингээд харагдж байгаа зүйл бол тэр байна. За дээрэс нь бол хүнд өөрийгөө маш сайн ойлгуулж чаддаг байх шаардлагатай. Одоо ямар санаа илэрхийлэх гэдэг юм тийм ээ. Тэрийг бол маш тов тодрон одоо илэрхийлж сурсан байх шаардлагатай гэдэг юм уу тийм. Энэ бол энгийн нэг юм хитэн юм миний хувьд бол боддог нэг хитэн зүйл байгаа тийм. Залуу ажилчид олонтой болохоор айгүй нээлттэй гэр бүл шиг хамтарч ажиллаж чаддаг болохоор гоё юмсан. Тэгээд залуу хүмүүс маань ийм гоё том төсөл дээр ажиллаж байгааг хараад тэгээ надад бас боломж байгаа юм байна гэсэн бас итгэл урам зориг өгсөн. За та одоо ингэ төгсөөд ажил дээр гарлаа тий. Тэр анх одоо ингэ яг өөрийнхөө мэргэжлийн дагуу ингээд ажиллах мэдрэмж юу ямар байсан? За миний хувьд бол яг төсөл дээр анх орж ирэхэд бол манай төслийн баг хамт олон яг энэ сайт дээр төсөл хэрэгжүүлэх талбай дээр ирчихсэн. Хөрсний усны системийн төлөвлөлтөн дээр бол ажиллаж исэн. За тэн дээр бол манай одоо энэ үйлдвэрийн төсөл маань өөрөө хөрсний усны төвшөнд одоо үндсэн процессын барилгууд маань баригдаж байгаа. Гараа их онцлогтой. За тэн дээр бол хасар одоо том хэмжээний деваторингийн систем буюу хөрсний усыг гадагшлан залгах системийг бол одоо ашиглаж байгаа гэсэн үг. За түүнтэй холбоотой бол инженерийн анхны гидрогеологийн одоо тооцоо судалгаа шинжилгээний ажил дээр тулгуурлан одоо тодорхой одоо цэгүүдэд одоо цооног суйрлуулах за шугам холоо угсралтын ажлууд бол яг идүүрнж исэн үе байгаа. За тэн дээр бол орж ирээд ажиллаж явах үед бол хамгийн түрүүнд одоо надад тохиолдож исэн саад бэрхшээлүүд гэх юм бол одоо нөгөө онлын цэвэр ерөөсөө нэг онолтой хүн л ороод ирж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд орж ирээд ингээ практик дээр онлоо ингээ практиктайгаа холбоод ингээ гэхээр бас нэг жоохон зөрөлдөөний юмнууд гарна. За ингээд яг нөгөө багшийн заасан ч гэдэг юм уу те тэр юмнаас бас нэг юм өөр юм гараад ирнэ. Тэр болгон дээр ингээд шийдэл гаргана гэдэг бол бас одоо бас айгүй том асуудлын нэг багхгүй. Анх одоо яг ингээд нэг юм хайрцагт баригдаад ороод ирсэн хүүхд чинь ингээд орж ирээд практиктаар гараад ирэнгүүт бас нэг арай өөр байдаг тий. Тэр тал дээр бол тийм байна. Яг өөрийнхөө бодлоор гэх юм бол инженерийн мэргэжлээр суралцж байгаа хүмүүс маань одоо зөвхөн одоо сургуулийн хүрээнд гэх юм уу лекцийн танхимд өгж байгаа мэдлэг, багш нарын өгж байгаа мэдлэг одоо боловсрал мэдээлэлээс гадна бас өөрөө биедан суралцах тий биедан одоо ямар шинэ техник технологиуд байна. Яагаад тэгэхээр сургуулийн хугацаанд 4 жилд одоо шинээр нэвтэрж байгаа, шинээр дэлгэж байгаа бүх техник технологиудыг нэг бүрчлэн заах боломж байхгүй. Тэгэхээр тэрэн дээр өөрөө бие дагаад за одоо дэлхийн инженерийн хандлага хаашаа явж байгаа гэдэг юмнуудыг бас биедан судлах хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээд тэрэнд мэдээж дэмжлэг болох зүйл бол хэлний мэдлэг байх хэрэгтэй. Англи хэлний мэдлэг нэгдүгээрт одоо тавигдах шаардлагатай байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд залуучуудаа зөвлөж эхлэхэд англиныхаа мэдлэг хөгжүүлэх одоо англиг сурах тал дээрээ илүү их анхаараасаа гэж би боддог байхгүй. Яагаад тэгэхээр монгол хэлэн дээр байгаа одоо жишээ нь мэдээлэл одоо ямар ч мэргэжил зөвхөн инженерч эхэлтгүү те ямар ч мэргэжилтэй холбоотой ямар ч одоо
салбартай холбоотой мэдээлэл одоо жишээ нь монгол хэл дээр байгаа мэдээллийг нэг гэж үзэх юм бол англи дээр байгаа мэдээлэл 1000 одоо түүнээс илүү дахин одоо хэмжээтэй мэдээлэл интернет одоо хөгжсөн юм үед одоо хаанаас ч илүү болоод суралцах боломжтой байгаа гэж үздэг. Тэгэхээр хамгийн нэгдүгээр тэр хэлнийхээ мэдлийг сайжруулах шаардлагатай байна. За тэгээд цаашлаад мэрэгжлийн тал дээр одоо илүү их одоо шинэ техник технологиуд юу гарч ийн манай Монгол улсад ямар нэвтэрсэн нэвтрээгүй юм гэдэг тал дээр бас өөрийгөө биедан хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарах хэрэгтэй байна гэж байна. Шинээр ингээ мэрэгчлээ сонгоод орж ирж байгаа хүүхдүүд яг тухайн мэрэгжлийн талаар ямар нэг мэдээлэл дутамгаасаа болоод ч юм уу ингээд одоо мэрэгчлээ солих ч юм уу те. Тэгээд ингээд нэг юм цогл давдаг штеп. Та яг тийм байдалтай очирч ирсэн үү? Одоо нөгөө оюутан болоод дадлага энэ төр хийж явах тийм процесс ямар нэг сонирхолтой түүхч. За манай энэ Hip Boys энэ усны инженерийн салбарынхныг шугам хоолой инженерийн салбарынхныг бол хүмүүс ерөнхийдөө бол төсөөлөхдөө нөгөө дандаа юм бохир заваа юмтай л ингээл ноцолтой явж идэг юм баг нэг газ уурай явж идэг юм төсөөлөд идэг байхгүй. Тэгтэл яг үүндээ одоо энэ сантехник за ухаат энэ ус хангамж ариутгах татварга хаски инженерүүд маань бол маш мундаг зүйлийг бол хийж идэг. За барилгын халаалтын систем, ус хангамжийн систем, за ариутгах татваргын систем. За энэ болгоныг одоо зураг төслийнхэн шатанд болон ухсралт за ашиглалтын шатанд бол ингээд одоо талбартнууд гарч ажилладаг ийм мундаг хүмүүс байдаг байхгүй. За энийг бол одоо хүмүүс ер нь дийлэн ихтэй ойлгодоггүй юм байгаа юм. Тий. Энэ дээр бол одоо манай одоо мэрэгжлийн танилцуулга бас тутмаг байдаг юм болов уу гэж би тутмаг байдгаас болоод одоо ийм байдаг юм болов уу гэж бодсоодаа тий хардаг. Халаалтын систем гэж яг юу юм бол? Халаалтын систем гэдэг маань бол за тухайн орон нутгийн геофизикийн үзүүлэлт буюу одоо уур амьсгалын үзүүлэлтээр одоо тулгуурлаж барилгын одоо өрөө тасалгаанд одоо хэрэгцээтэй байгаа дулааныг одоо үйлдвэрлэх, дамжуулах, ашиглах энэ системийг бол одоо цогц системийг бол хийлээд байгаа. Халаалтын системүүд одоо ингээд сая хэллээ л дээ Монгол орны газар зүйн онцлогоос шалтгаалдаг гэдэг. Тэгээд дотроо ер нь төрлүүд гэж байдаг уу? Халаалтын системүүд гэж зөндөө олон төрөл байгаа. За энэ дээр бол тэр төрлүүдийг авч ингээд ялгаад үзэх юм бол за уламжлалт халаалтын систем байж гин. За шалны халаалтын систем байж гин. За агарын халаалтын систем байж гин. За конвекцийн буюу одоо конвекторын халаалт, за коллектортой систем ч гэдэг юм уу. Одоо энэ халаалтын системийн маш олон төрлүүд бол байгаа. Одоо танай компаниас оюутнуудад чиглэсэн ийм үйл ажиллагаа ер нь хэр явуулдаг вэ? Тэтгэлэг хөтөлбөр нээлттэй өдөрлөг энэ төр. За би бол яг тим одоо хөтөлбөрөөр орж ирсэн компанид. За тэр нь юу байсан гэхээр одоо MCS Group-с явуулдаг MCS internship буюу одоо MCS дадлагчгийн юм одоо хөтөлбөр зарлагдсан байсан. За би тэнд бол нийтдээ 4 шатны шалгаруулалт даваад 1000 гаруй хүүхдээс одоо ингээд шалгараад яг энэ ус технологи сургууль үйлдвэрийн төсөл дээр ингээд ажиллах юм дадларч хэрэгтэй болоод ирсэн байхгүй. За тэгээд 3 сарын гэрээтэй ирээд за тэгээд гэрээгээ бас цаашаа сунгаж ажиллах урилга аваад ингээд ажилласан. За ингээд бол цаашдаа одоо энэ чанаа бүр үлдэж ажиллах одоо урилга аваад за тэгээд эндээ бол ажиллаж байна. Инженерийн чиглэлийг сураад одоо их сургуультай сайн сураад төгсгöd бид нарыг ингээд таатаагаар хүлээж аваад ажилуулах компани бол их олон байдаг юм байна. Тэгэхээр ингээд их сургуулаа төгсчөөд ажлын байр олдохгүй бол яана туршлагатай хүн аавна гэд голоод байвал яана гэж ер нь санаа зовох юм байдгүй юм байна. Яг сайн сураад төгсгöd бол ингээд бид нарыг таатаагаар хүлээж авах компани олон байдгаар айгүй давуу талтай юм байна. За одоо та ингээд барилга ухсралт шугамсуулж юм те. Одоо ингээд
баригдах явцад ер нь байгаль орчноо хэрхэн яаж хамгаалдаг вэ? Одоо байгаль орчин ногоон байгууламж чинь бидний амьдралд ер нь салшгүй холбоотой шүү дээ, тий. Манай мэргэжлийн хувьд бол байгаль орчинтой бол нэгт уялдаа холбоотой. За манай яг энэ компанийн хувьд бол одоо хөдөлмөр хамгаал аюулгүй байдал болон байгаль орчны асуудал хариуцсан юм одоо бүтэн баг ажилладаг. За эдгээр нь бол одоо барилга угсралтын ажил явагдаж байх одоо энэ хугацаанд бол байнгын одоо хяналт шалгалтын дор одоо энэ ажлыг явуулдаг гэсэн үг л дээ. За жишээ нь одоо дурдаад хэлэх юм бол одоо барилга дээр янз янзын одоо химийн бодисууд ч гэдэг юм уу тийм ээ, химийн найрлагатай будагч гэдэг юм уу, тийм зүйлсийг бол ашиглаж байгаа. Тэдгэрийг бол одоо хөрсөн дээр асгарах юм бол одоо хөрсний бохирдол үүснэ шүү дээ тийм ээ. Тэгээ түүн дээр одоо ямар нэгэн арга хэмжээ авч ажиллах, за тэр асгаралтаас одоо үүсэх хор нөлөөг тооцох ч гэдэг юм уу тийм ээ. Тэрнээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, за хүмүүсээ сургах ч гэдэг юм уу, юм байнгын одоо бас юм хяналтанд дор одоо байгаль орчны асуудал эрхэлсэн юм ажилтнуудтай бол хамтарсан багийн одоо ажиллагаанд бол одоо ажлаа барилга угсралтын ажлыг бол явуулж байна. Танай компаниас одоо энэ залуу ажилчдаа хувь хүн талаас нь одоо ингээд чадвараа хөгжүүлэх ямар тийм нөөц бололцоо боломжууд ер нь олгодог вэ? За энэ дээр бол манай MSS группийн хэмжээнд одоо үйл ажиллагаагаа явуулдаг MSS Academy гэж байдаг. За тэр одоо үйл ажиллагааныхаа зорилго нь бол за чи одоо ингээд манай ажилтан байлаа гэж бодъё л да. Та хоёр одоо манай ажилтан байлаа гэж бодъё. За чи ажил мэргэжлийнхаа хувьд бол туршлага хөрөмтлүүлж байна. За хувь хүн хөгжих талаас одоо ямар нэгэн зүйл суралцах шаардлагатай одоо зүйл үүсэж шүү дээ тийм ээ. За тэн дээр ч юм бол бүх төрлийн сургалт семинаруудыг бол тэр MSS Academy дээр бол олгож идэг. За мөн дээрээс нь өөрсдийн одоо сонирхол ч гэдэг юм одоо спорт гэдэг юм уу тийм ээ. Өөрсдийн яг сонирхдаг спортоор одоо үеийнхаа залуучуудтай нийтлэх, за одоо сонирхол нэгдэх одоо тэр байдал дээр нь бол илүү одоо дэмжиж ажилладаг одоо MSS Academy гэж бол байдаг. Та инженер мэрэгчлэр их сургуульд суралцахад яг ямархуу арга барилаар суралцж байсан бэ? За би бол яг миний яг нэг хувийн арга барил гэх юм уу одоо би сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ миний хувьд бол яг ямыг ингээд ерөөсөө хоошин тавьдаг байсан. Ингээд за одоо ингээд энэ 7 хоногт надад өгсөн даалгаврыг одоо дараа 7 хоногийн тэтгэдэг давна гэхэд яг би яг тэр хугацаанд нь тэр даалгаврыг яг хийгээд ингээд багштай ингээд 7 хоног болгоо яг ингээд урд нь байж идэг гэсэн бохоггүй. За тэгээд одоо ямыг нэг хоошин тавина гэдэг чинь өөрөө айгүй том асуудал болчдөг шүү дээ. Дараа нь тэгээд одоо нөгөө шүтээс ч ухаарлын 7 хоног хэлсэн байна тийм ээ. Тийм байдалд бол ерөөхдөө их баг өртөжсэн гэх юм уу, баг орж исэн одоо ямиг их цаг тухайд нь одоо ингэж төлөвлөж хийж явж исэн нь бол миний хувьд бас нэг гайгүй амжилттай төгссөн одоо арга барил юм болоо гэж би харж байна. Тэгээд хэдий өөр мэрэгжилтэй хүмүүс ч гэсэн яг нэг зорилгын доор ингээд нэгдээд ингээд бүгд яг өөрөөсөө чадах зүйлээр ингээд хичээгээд ингээд нэг хамт олон болж чадж байгаа. Тэгээ бас хүмүүс нь айгүй ийдэг, маш сайн зохион байгуулалттай, ер нь зохион байгуулалт сайтай байж иж яг ингэж амжилттай яваа. Тэгээд бас яг цагийг амар барьдаг. Тэгээд тэр нэг их таалагдсан. Хамтран ажилласан дижитал нийгмийн кул залуусыг дэмжигч MSS Property. Инженерийн чиглэлийг сонгож суралцахаар төлөвлөж байгаа өсвөр үеийнхэнд таны зүгээс ямар зөвлөгөө байгаа вэ? Одоо яг манай энэ мэрэгчлэр гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ мэрэгчлийг одоо сонирхож байгаа дүүнертэй бол хандаж хэлэхэд одоо нэгдүгээрт бол Монгол улсад одоо нэн одоо шаардлагатай болчихсон нарийн мэрэгчлэлт нь байгаа юм тийм ээ. За
Хоёрдугаарт бол эх орныхоо бүтээн байгуулалт энэ том дэд бүтцийн салбарт ажиллана гэдэг бол бас залуучуудын хувьд бол бас нэг дотроо нэг юм бодож явдаг юм зорилгын нэг байдаг болов уу гэж би бодож байна. За тэр дүнэртэй бол хандаж хэлэхэд та нар маш зөв юм сонирхож байна гэж хэлмээр байна. Тэгээд бас энэ одоо инженерийн мэргэжил гэдэг маань өөрөө одоо маш нарийн мэргэжил учраас за өөрсдийнхөө одоо хөгжүүлэх шаардлагатай одоо ур чадваруудыг хөгжүүлээд за маш сайн одоо суралцаад гэх юм уу тийм ээ маш одоо сониуч зандаа хөтлөгдөж одоо ямыг судлаарай за эргэн тойронд ч одоо маш олон боломж нөөц бололцоо байдаг шүү. Ер нь одоо 10 жилийнхаа дүнэртэй хэлэхэд хэрвээ чи мэрэгчлээ сонгож байгаа бол яг өөрийгөө сайн чагнах хэрэгтэй. Одоо чиний дотоод сэтгэл чи яг юунд авьяастай байна? Юуг ер нь чадхаар байна? Тэгээ хамгийн гол нь чи энэ мэрэгжлийн эзэмснээр чи ингээд яг амьдралаа тэр чигт нь ингээд авч явах учраас чи яг ингээд зөв мэрэгжлээ сонгоод зөв эхлэл тавьчих юм бол чиний амьдрал тийм хэцүү биш. Ер нь айгүй амархан болно. Тэгээд мэрэгжил сонгоход хин нэгэн аав ээж найз нөхдийн зөвлөгөөнөөс илүү чи өөрөө чадхаар мэрэгжил сонгох хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө за би яг нэг сайн юм чадахгүй тэгээ яг мэрэгжлээ сонгож мэдэхгүй байгаа бол нарийн мэрэгжил сонгох хэрэгтэй. Нарийн мэрэгжил нь одоо инженерийн мэрэгжил байж болно. Инженерийн мэрэгжил нь өөрөө жоохон хэцүү. Гэхдээ шантарч болохгүй. Америкийн мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалттай за усны компакт гэрээний хүрээнд хийгдэж байгаа хоёр том одоо төслийн нэг байгаа. За манай улс дахин боловсруулах үйлдвэрийн төсөл маань өдөрт одоо энэ шин цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарсан саарл усыг уснаас одоо өдөрт 50,000 м3 усыг дахин цэвэрлжүүлж за ТЭЦ 3, ТЭЦ 4-ийн техникийн усны хэрэглээнд бол хангах зорилготойгоор энэ хүү төсөл маань одоо хэрэгжээд явж байна. За энэ нь болохоор Улаанбаатар хотын нийт одоо хүн амын унд ахуй усны хэрэглээний одоо 50%-тай тэнцвүүц буюу Улаанбаатар хотын одоо 102,247 айл өрхийн одоо гүний цэнгэг ус одоо ашиглах байсан бол түүний одоо хэрэглээтэй тэнцвүүц хэмжээний усыг одоо өдөрт цэвэрлэн гаргах одоо ийм үйлдвэрийн одоо төсөл байгаа. За одоо яг одоо за энэ дээр бол та бүгдийг харж байгаачлаа. Энэ дээр одоо гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажил явагдаж байна. За үйлдвэрийн хувьд гэх юм бол нийтдээ 17 хэсэг бүхий байгууламжаас тогтсон ийм үйлдвэр байгаа. За үндсэн процессын 6 барилгатай. За ерөнхийд нь инженеэр одоо тайлбарлах юм бол одоо та бүхний тэнд харагдаж байгаачлан pump station 1 буюу өргөх насос станц 1 барилгаар за хойтлын одоо далангаар явж байгаа саарл усны сувгаас одоо саарл усыг татаж одоо өргөх насос станцаар MBBR буюу хөдөлгөөнд биореакторын байгууламжид одоо оруулж одоо биоорганик бие буюу одоо бичил биетэй. За бичил биетний цэвэрлэгээр оруулаад за түүний дараагаар ламела налуу тунгаагуур буюу одоо хатуу хог хаягдал одоо усан дотор байж байгаа биетүүдийг тунгаах зарчмаар цэвэрлээд за түүний дараагаар бол ширхэгс дүүргэгчтэй шүүлтүүрийн байгууламж буюу элсэн шүүлтүүрээр оруулсны дараа disinfection tank буюу халдваргүйжүүлэх сан руу оруулаад одоо тэндээс гарсан усыг одоо холоороор ариутгаад тэгээд хамгийн урд талд харагдаж байгаа pump station 2 буюу өргөх насос станц 2 барилгаар одоо цаашаага ТЭЦ 3 буюу одоо дулааны цахилгаан станц 3 болон 4-ийн техникийн усны хэрэглээнд бол өгөх зорилгоор одоо хийгдэж байгаа үйлдвэрийн төсөл байна. Энд цугласан бохир ус хор гүйжиж сэргээгдэн гэгээлэг ирээдүйн ундрах их усүр болон иргэн ирдэг. Хог мэд санагдах зүйлсийг үнэт баялаг болгон хувиргах энэ үйлдвэр бол хүн төрөлхтний ухаалаг шийдлийн тод жишээлээ. Анх одоо би яг энэ мэргэжлийг судалж байхад бол яг тийм бүрэн одоо мэдээлэл өгсөн ямар нэг тийм одоо энэ мэргэжлийг сурчилсан ч гэдэг юм уу тийм ерөөсөө мэдээлэл айгүй тотмог байсан. Үед би яг энэ мэргэжлийг сонгож орж ирж байсан байхгүй. Тэгээ орж ирээд дотор нь ороод ингээд тэр үед ингээд судлаад мэдээд ингээд цаашаа одоо дурлаад явсан болвол
Одоо ингээд ийм бас сонгогч байгаа болон сонгогдсон байгаа бас одоо доод үеийн дүүнертэй бас ингээд ийм нэвтрүүлэг хийгээд явж байгаад нь бол бас хувийн зүгээс бол баяртай байна. Гой санагдаж байна. Танилцах таатай. За хаягдлаас дахин боловсруулах үйлдвэрт тавтай морил. За манай төсөл маань болохоор Америкийн нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац бол Монгол Улсын засгийн газрын хамтарсан компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа. За хаягдлаас дахин боловсруулах үйлдвэр гэдэг маань за нийт Улаанбаатар хотын ус сангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрийн шинэ төв зөвлөх байгууламжаас зөвлөгдсөн усыг дахин боловсруулад дулааны цэглэгээ станцад технологийн усны хэрэгцээнд нийлүүлэх тийм зорилготой төсөл байгаа. За тэгээ энэ дээр барилга өсрэлт болон зураг төслийн кейж гүйцэтгэх ерөнхий гүйцэтгэгчийн манай MCS Property компани ажиллаад явж байгаа. За манай үндсэн захиалагч гэвэл Монголын мянганы сорилтын корпорац гэдэг байгууллага байж байгаа. За тэгээд энэ компакт гэрээний өрөөнд ус сангамжийг нэмэгдүүлэхтэй холбоотой олон бусад хөтөлбөр үйл ажиллагаанууд хэрэгжиж байгаагийн нэг хэсэг нь одоо манай хаягдлаас дахин боловсруулах үйлдвэр. За хаягдлаас дахин боловсруулах үйлдвэр маань хоногт 50,000 м3 усыг дахин боловсруулах хүчин чадалтай. Жилдээ 18.3 сая м3 ус гэж байгаа. За тэгээд энэ хэмжээний усыг дулааны цэглэгээ станцууд руу техникийн хэрэгцээнд нийлүүлснээр одоо дулааны цэглэгээ станцын одоогийн хэрэгжилж байгаа гүний усны хэрэглээг нь орлуулж дахин боловсруулсан усаар орлуулад за тэр одоо хэрэгжилж байгаа гүний усыг нь Улаанбаатарын он дахин хэрэгцээнд шилжүүлж хэрэглэх боломжтой болох тийм ач холбогдолтой төсөл. Та өөрөө мэргэжлийнхаа тухай яриа шүү дээ. За би бол барилгын инженер мэргэжилтэй. ШИД-ийн барилга инженерийн сургуулийн иргэний богиолдвэрийн барилгыг мэргэжлэр төгссөн. За тэгээд төгсөөд MCS Property компанид шууд орсон. Одоо 10 гаруй жилийн өмнө ажилд ороод за тэгээд хөгжлүүлээд ажиллаад явж байна. За анх ороод бол олон бас төсөл компанийнхаа одоо хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хамрагдаж одоо ажиллаж ирсэн. За хамгийн анх бол Хоодог уурхайн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтаар ажилласан. За тэгэл тэр хавийн зохиццын хороолол сургууль цэцэрлэг за зохиццын сумын одоо ерөн тойрны бүтээн байгуулалтын төслүүдээр ажилласан. Одоо нөгөө яг төслийн менежер байгаа шүү дээ. Тэгээ энийг яг нөгөө жоохон тодорхой. Төслийн менежер гэхээр яг нөгөө сургууль төгсөөд шууд төслийн менежер болоод төслийн менежер гэсэн тусдаа мэргэжил ер нь бас байхгүй шүү дээ. Тийм болохоор тэрэнд яг мэрэгшүүлэх одоо дадлага туршлага эзэмшүүлэх одоо нөгөө мэргэжил дэвшлүүлэх гэдэг юм уу тэр талынх нь менежментийн ур чадварыг ахиулах сургууль хөтөлбөрүүд зөндөө байдаг. Гэхдээ яг сургууль төгсөөл за чи төслийн менежер гэдэг мэргэжилтэй шүү гэдэг бол байдаггүй. Тэгэхээр барилгын инженер ямар ч одоо мэргэжлийн хүн төслийн менежер болоод төслийн харилцаанд явах ер нь нээлттэй. Гэхдээ тэрэн дээр өөрөө яг тэрийг анханасаа зорж байгаа юу? Төслийн цар хүрээг одоо яаж ойлгож байгаа вэ? Төслийн менежер төслийн удирдах одоо төвшөнд ажиллах одоо надад нөөц болцоо одоо юм ур чадвар маань хэр байгаа вэ? Ямар юм дээр надад дутагдaltaй байна гэдэг тал дээр илүү хөгжүүлж илүү туршлага дээр болон одоо ажлын өмнөх одоо өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээ болон хөгжүүлээд тэрийгээ илүү одоо нөгөө өргөн цар хүрээтэйгээр хөгжүүлэх гэх юм уу? Тэгэж одоо өөрийгөө ахиулж ийж бас нөгөө дутагдaltaй байгаа ур чадваруудаа хөгжүүлж ийж энэ төслийн менежер гэдэг одоо карьер руу шилжих боломж бол хүн болгоно нээлттэй. Гол нь харин яг нөгөө төслийн менежмент гэдэг чинь нөгөө олон аспект юм төслийн олон одоо үе шатуудыг төлөвлөлт за угсралт зураг төсөл за худалдаа авалт гэл ингээл нөөцийг хуваарлах гэдэг юм те. Тэгээ риск ассесмент буюу эрсдлээ үнэлэх, эрсдлийг тодорхойлох, яаж сэргийлэх гэдэг олон одоо цар хүрээтэй юмнуудыг харах одоо үнэлэх шаардлагатай байдаг учраас тэр ур чадварууд болон мэдлэг дээр фокуслаад явхад тэр нь ирээдүйд хинч төслийн менежер ажил хийх боломжтой л гэж байна. За тэгээд бас нэг ялгаатай зүйл нөх юм бол одоо зөвхөн мэргэжлийнхаа цар хүрээнд одоо ажилтдаг байсан бодвол одоо энэ дээр гарч ирээд менежмент тал дээр бол бас суралцж байна л да. За тэр нь болохоор
одоо адаглаад инженерийн одоо өдөр тутамдаа хийдэг ажил гэх юм бол өөрсдөд байгаа одоо нөөц бололцоо хүн хүч техник тоног төхөөрөмжийнхөө одоо хамгийн үр өгөөжтэй байдлаар нь ажлуудаа хуваарлах ч гэдэг юм уу та одоо тэр төлийн одоо ур чадвар бол сууж эхэлт юм байла. За одоо ер нь ингээд төслийн менежертэй одоо энэ төслийг өдөртөө даваа явж байгаа ийм хүний хувьд яг хувь хүн нь ер нь ямар хуу зан чанартай байх ёстой вэ? Ямар зан чанараар ер нь төлхөө хөгжүүлэх хэрэгтэй вэ? За миний бодлоор яг зан чанар гэхээс илүү яг нөгөө ур чадвар туршлага гэдэг талаар илүү хөгжүүлэх хэрэгтэй байх. Мэдээж одоо нөгөө манлайлагч хүний байх ёстой ур чадвар одоо нөгөө харизм гэх юм уу янз бүрийн тийм нөгөө өөрийнхөө онцлог байж болно те манлайллынхаа чадрыг илүү хөгжүүлэх чадвартай шаардлагатай ч гэдэг юм уу. За тэгээд юуны гол нь шийдвэр гаргалтын дээр тавж богино хугацаанд оновчтой шийдлийг зөв болгох ч гэдэг юм уу. Мэдээж шийдвэр болгон зөв байх албагүй те. Шийдвэр болгон одоо хамгийн сайн байх албагүй. Гэхдээ тэр чинь нөгөө нэг хөгжих явцтай чи нөгөө өмнө мэрэгчлэр ажиллаж явах явцдаа ямар шийдвэрүүд хүн болгол өдөр тутамдаа шийдвэр гаргаж идэгтэй. Тэр юмудаа эргэж хараад алдаан дээрээсээ одоо суралцаад явах цаашдаа одоо тэрийг хөгжүүлээд явах тэр гол нь одоо сая хэлдгэр манлайлал одоо шийдвэр гаргалт тэгээд бусдыгаа одоо нөгөө мотивацжуулах багийн гишүүдээ тэгээд тэр өөрөө үлгэр дуурайл болж ажиллах ч гэдэм тэр талынхаа юмнууд дээр илүү бас ажиллах шаардлагатай. Гол нь тэгээд бас харилцааны ур чадвар сайтай байх хэрэгтэй. Одоо нөгөө өдөрт халтны тушаалтнууд чинь бүгд л communication буюу харилцаа хүнтэй харилцсан хүнийг одоо яаж хөвтэйхэн одоо зөв ресурсоо зөв нөөцөө юм дээр яаж байрлуулах уу хинээр юу хэлэх үү гэдэг юм зөв төлөвлөх оновчтой шийдэх тал дээр хэрэгтэй бол гэж байна. Одоо таны нөгөө ажиллаж исэн карьер ажлын туршлага тэрний одоо ингээд хамгийн бахархууштай үе ер нь хэдий үе бэ? Тэн тийм үе одоо байгаа байх тий. Тэрний бодлоо хуваалцвал. Одоо нэг мэдээж байлгүй л яг уу. Гэхдээ одоо ингээд бүр айхтар одоо нэг карьерийнхаа одоо оргил түрээд одоо ингээд айхтар том бүтээн байгуул бүр нэг тийм одоо насаар ирвэл тэгээ бүх үзэх юм өстө үзсэн гэж байгаа юм шиг тиймэрхүү өнцгөөс биш зүгээр яг одоо хүртэл ажилласан туршлагынхаа карьерийнхаа өрөөнд ярих юм бол мэдээж олон юм байна. Яг хамгийн ихэнд яг энэ мэргэжлийг эзэмшсэн манад хамгийн дөрөнд одоо энэ бүхний гараа тий одоо бидний нэг карьерийн амьдралын манай гараа байдаг учраас энэ мэргэжил эзэмших, мэргэжил сонгох одоо сургуультай анх тэнцээд орох гэдэг мэдрэмжүүд маань үнэхээр гоё байсан тий. За тэгээд сургуулаа төгсөөд одоо амжилт property компанид эсэж орох тий. Энэ бас гол алхмуудын майлстоунуудын нэг байсан. За тэгээд тэрнээс хойш ингээ оролцож байгаа төслүүд улам бүр одоо цар хүрээ нэмэгдээд ялангуяа дэлхийн шилдэг компаниудтай хамт мөр зэрэгцээд хамтраад ажиллах, тэдрээс одоо туршлага хөрөнгөлөх энэ бүх алхмууд маань л одоо ерөнхийдөө олд амжилт гоё илүү тийм тэмдэглүүлжтэй үйл явдлууд л гэж хардаг. Өнөөдөр ста баярлаа. Айгу их туршлага хөрөнгөлөж авсан гэж бодож байна. Тэгээд өөрийнхөө яг мэрэгжлийн талаар ингээд яг тийм гэсэн төсөөлөл байгаагүй. Тэгээд яг ойроос ирээд ингээд харсан чинь айгу сонирхолтой санагдлаа. Та ер нь чөлөө цагаар юу хийдэг вэ? Яаж өнгөрөөдөг вэ? Чөлөө цаг бас тэгээд их гараад байдгүй гэх юм да. Гэхдээ аль аргыг хичээдэг. Компанийнхаа хэмжээнд бид нар чинь өдөр 7 дотор нэг заал авдаг байхгүй юу? Сэсний заал авдаг. За тэгээд манай компани өөрөө бол дотооддоо спорт үйл ажиллагааг бас нэлээ дэмждэг юмудаа ажилчид хамтран ажиллагчтайгаа спортоор ажиллахыг бас спортоор хичээлтгийг дэмждэг, эрүүл чирэг байх тал дээр нь анхаардаг. За тэр утгаараас тэр одоо зааландаа хамтдаа байлгах 7 дотор нэг удаа очиод нисэх тоглож хэлж боддог та тийм. Том компаниг соёл нь авч явдаг гэдэг шүү дээ. За миний анх одоо ажилд орсон цагаас эхлээл одоо MCS group болон MCS group-ийн охин компаниуд тэр дундаа бас манай MCS property компани за соёл болон за дотоод уур амьсгал үнэхээр гоё байсан. За сая манай хүүхдүүд бас зарим хэлж ийн орж ирээд гоё уур амьсгал мэдэрлээ, гоё энерги мэдэрлээ гэдэг. Тэр талын одоо соёл тал дээр бид нар бас нэлээд анхаардаг. Жил болгон одоо судалгаа авдаг, яаж хөгжүүлэх үү, яаж энэ одоо компанийнхаа эрэг соёлыг хадгалаад явах уу,
улам гоё ээлтэй болох уу гэдэг тал дээр бас маань компани удирдлагууд болон бүх оролцогч талууд одоо нэлээд одоо ач холбогдол өгч ажилладаг. За тэгээд маань компанийн хувьд бол бас нэлээд залуу компани байгаа. Дундаж наслт 33 гэж байгаа. За тийм тэр утгаараа залуучуудыгаа одоо илүү идэвхтэй байх, одоо эерэг байх те одоо яаж хамтарч халуун дулаангаар амьсгал үүсгэх үү гэдэг тал дээр бас нэлээд ач холбогдол өгч ажилладаг. Танд барилгын инженер гэдэг мэргэжил одоо ирээдүйд өөрчлөгдсөн байна гэсэн тийм төсөөлөл байдаггүй. Барилгын инженер за мэдээж нөгөө цаг ирэх тусам нөгөө технологи шинжлэх тусам янз бүрийн одоо шинэ одоо арга аргачлал гэдэг юм гарч ирээд явж байгаа. Гэхдээ тэрийг нь бас хэн боловсруулж байгаа гэхээр ард нь инженер хүн боловсруулж байгаа шүү дээ. За тэгээ барилгын салбар дээр байгаа инженерийн мэргэжлүүд за тэгээ улам л нарийсаад явж байгаа. За өмнө чинь одоо барилгын инженер гээл талбай дээр бүх юм хариуцаад одоо ингээл зургаас нь ахуулаад бүх юм хариуцаад чанарын яналт одоо төлөвлөл бүх юм ингээд нэг хүн нэг баг гэдэг юм ингээд хариуцаад явдаг гэсэн бол одоо бас нэг олон улсын чиг хандлага стандарт одоо хувьчлалынхаа шаардлагаар гэх юм уу одоо жишээлбэл манай компани дээр барилгын инженер гэдэг мэргэжилтэй хүн 4-5 чиглэлээр ажиллах боломжтой болж байна. За нэгдүгürt нь төлөвлөлтийн инженер хийж болж байна, зургийн инженер хийж болж байна, барилга өсрэлтийн инженер хийж болж байна, чанарын ялтын инженер хийж болж байна гэдэг яг барилгын инженер гэдэг хүн яг 4 үндсэн функц рүү задарч ажиллах боломжтой болж байгаа байхгүй. За тэгээд цаашдаа ирэх юм бол энэ 4 гэдэг маань илүү олон болоод төрөлжөөд явдаг ч юм уу те. Барилгын инженер л бол бүх юмыг одоо барилга дээр явж байгаа бүх юм чанар хугацаа одоо мэдээж одоо тэр угсралт хариуцаад явж байгаа хүн тэр чанар хугацаа зураг төслийн шийдэл угсралтын шийдэл бүх юмыг харах нь тодорхой. Тэгэхдээ яг тус бүрдээ төрөлжөөд явж байгаа үед бол яг энэ одоо барилгын сүүлийн одоо бид нар захиалагчд юу хүсэж байгаа юм захиалагч ямар шаардлагын дагуу ямар чанартай юм хүсэж байгаа тэрийг нь зөв тодорхойлж гаргаж ирэх ямар хугацаанд хүсэж байгаа гэдэг юмнуудыг нь яг туслах саяын функцүүдээр ингэ нэгтгэжээж одоо тусынхаа одоо чивүүргийн дагуу ажлуудаа нэгтгэжээж илүү их чанартай за тэгээд аюулгүй за тэгээд хугацаанд ажлууд хийх боломжтой байна гэдэг үндсэн дээрээс одоо төрөлжөөд явж байгаа. За тэгээд ирээдүйд гэвэл энэ төрөлжиж байгаа юмуд нь улам нарийсаад явахыг бас үгүйсэхгүй. За тэгээд нэг талаараа бас одоо бид нөгөө хиймэл оюухаа роботжуулалт гэх юм яриад байна шүү дээ. Ийм яриадах ч явах гэдэг угаасаа бид тэр бэлээ болоод явж байгаа энэ юмнууд дээр бол барилгын салбар дээр бол харьцангуй бас одоо жишээ нь мэрэгжил сонгох гэж байгаа хүний хувьд бол чиний ажил мэрэгжил за ойрын ирээдүйд ямар ч лээсэн хиймэл оюухан чинийхийг ингээд оролцохгүй байна гэдэг дээр бас итгэлтэй байж болох гэж бодод байна. Тэгэхээр чинь хүний креативити, хүний физикал оролцоо тий гар бие оролцох яг тэгж хүн өөрөө ингэж гардаж хийж ийж бий бит болж байгаа юм учраас юу одоо ингээд компьютероор орлуулчихгүй л гэж бодод байна. Тэгээд янз бүрийн бусад ажлын байрууд бас байгаа шүү дээ. Одоо ингээд орлогдох хэмжээний болчиход байгаа тий. Тэрэн дээр бол одоо жишээ нь өөрийнхөө карьер сонгож байгаа хүний хувьд бол итгэлтэй болон юутай одоо ирээдүйтэй байна гэдгийг бол бодох ёстой л гэж бодож байна. Инженерийн мэргэжил өөрөө их орондоо ирээдүйд айгүй их хөрөнгө оруулалттай чухал мэргэжил. Инженерийн мэргэжил одоо манай Монгол улсын үед хэмжээнд бол айгүй тотмог байгаа. Ер нь аль салбарт инженерийн мэргэжилтэй хүмүүс ховор. Тэгээд хэрвээ чи инженер болоод төгсгöd ажлын байр бэлэн хаанч ямар ч гоё ажил хийх боломжтой. Тэгээд ер нь яг өөрийнхөө сайн чадах зүйл дээр тулгуурлаад мэргэжлээ сонгох хэрэгтэй л гэж бодож байна. Та одоо өсвөр үеийнхнийг ямар зан чанартай одоо ямар ур чадвартай байвал байгаасай одоо доор ингээд дараагийн ажилтнуудаа ер нь ямар байвал айгуу сайн байна гэж бодож байна. Сайн байж гэж би ч нөгөө яг инженер гэдэг утгаараа залуучууд одоо 10 жил сурж байгаа өсвөр үеийнхнийгээ илүү инженер тал руугаа бас ажилласаа суралцаасаа гэж бас би хүсдэг байхгүй юу. Одоо гэхээр ягаад тэгэхээр одоо нөгөө төгсөгчдийн тоо баримт юм ингээд гардаг штэ тий. За жилд ямар мэргэжлэр хэдэн хэдэн төгсөж ийн гэдэг ингээд харахаар нийгмийн тал руугаа манайхан ч бас нэлээд төлхөө байдаг тий. Хууль санхүү одоо нийгмийн харилцааны мэргэжлүүд тэгээд одоо тэр утгаараа би инженер мэргэжилтэй хүмүүс олон төрөөсөө ягаад тэгэхээр одоо манай улс чинь
одоо хөгж дэвших үе дээр явж байгаа бүтээн байгуулалтууд их хэрэгдэж байгаа тий. Одоо бидний тулгамдаад байгаа асуудал гэвэл одоо инженер мэрэгчлээ, инженер техникийн ажилтны хомсдол гэж асуудал байна. Ажил хүчний хомсдол гэж асуудал байна тий. Тэрэн дээр яг залуучууд маань яг тэр орон зайг нөхөх хэмжээний тэн дээр бас маш том одоо боломжууд байна, орон зай байна, зах зээл юм гэж тэрийг нь олж хараасаа инженер мэрэгжил хүнд хэцүү гэж битээ хашраасаа гэж би боддог. Мэдээж нөгөө байгалийн өмнө өгцөө өгдөл гэж байгаа шүү дээ. Одоо уран сайхан руу чиглэсэн уран бүтээл зургийн авьяастай хүн байж болно шүү дээ. Тэгтээ зургийн авьяастай байлаа гэд манай зураач болно гэсэн үг ш. Архитектор мэрэгчлээ ч юм уу тийм асуудал болж байгаа юм. Тэрэн шиг инженер техникийн ажилтай тэрлүү илүү их одоо тэмүүлдэг байгаасаа одоо технологийн мэдээллүүдийг их авдаг байгаасаа зөвхөн Монгол гэлтгүй одоо SpaceX, Tesla гэж явж шүү дээ. Тэр нэг тийм холын юм байна гэж сонирхол өнгөрөх биш. Тэрэн дээр одоо ардталтны юу болж байгаа гэдгийг нас лав илүү хүн судлаад тий. За үнэхээр бүгдийн нэг дор сурахгүй ч гэсэн ингээд сонирхоосоо л гэж би үсвэ. Ямар нэг юмд баригдахгүйгээр олон юм сонголтууд гаргаад тэр сонголтуудынхаа талаар сайн судалгаа хийгээд яг надад зохих мэрэгжил мөн үү, ирээдүйтэй мэрэгжил яг мөн үү, би ингээд энэ мэрэгжлийг сонгоод олон жил сурч төгсчөөд ажиллахад ажлын байр маань хэр байна гэдгийг маш сайн судалж агаад мэрэгжлээ сонгоорой гэж би зөвлөмөр байна. Бэлгүүн инженер болон таны зүгээс цаг зав гарган би болон манай үеийнхэн одоо үнэтэй зөвлөгөө өгсөн бас мөн бидний мэрэгжлийг чиглүүлж өгсөн маш их баярлаа. Тэгээ орж ирсэн чинь ингээд ажилчид нь айгүй гоё найрсаг тэгээд офис нь өөрөөсөө nice шүү. Айгүй гоё газар орж ирээд айгүй гоё нэрхтэй хүмүүс ухтаад тэгээд яг бодит яг үнэтэй туршлага боллоо гэж бит хоёрын хувьд бол бодож байгаа. Тэгээд үзэгчид маань ч гэсэн айгүй олон мэдээлэл авсан байх гэж бодож байна. Тийм маш их баярлалаа. За баярлалаа. Мэдээж одоо юуны яг барилгын чиглэлийн мэрэгжил сонгохыг зориод явж байгаа хоёр дүүдээ сурлаг хөтөлмөрийн амжилт хүсье. Маа төсөл ирсэнд баярлалаа. За тэгээд дараа дахин бас эзэж ирж танилцж болно шүү гэдгийг өсвөрье. За тэгээд манай түрүүн бас мэдээлэл хүргэсэн бах манай MCS Group болон MCS Property компани за дадлагжих хөтөлбөрүүд болон тэтгэлийн хөтөлбөрүүд одоо ингэ зарлагтаад явдаг. Тэрэнд бас идэвхтэй оролцож хамрагдаарай гэж өөрий. За тэгээд бас цаашлаад ажлын байр нээлттэй шүү. За баярлалаа. Надад маш их туршлага хуримтлуулах боломж олгосонд нь айгүйх баярлж байна. Тэр нь айгүйх таалагдж байгаа. Өнөөдөр яг ажил дээр байгаа инженер хүнтэй ярьж үзлээ, мөн төслийн менежер хүнтэй ярьж үзлээ. Тэгээд энэ өнөөдрийн нэвтрүүлэг миний хувьд айгүй тийм нэг шат гэсэн ахсан айгүй гоё боломж болж ирж байна миний амьдралд. Барилгын чиглэл бол айгүй мэдээж айгүй хэцүү. Гэхдээ үнэхээр хүсээд ажиллаж байгаа хүмүүсийг харахад бол айгүй шал өөр яг ингээд зорилгоо ингээд тавьсан. Тэгээд тэрнийхээ төлөө ингээд хичээнгүй ажиллаж байгаа хүмүүсийг харахад надад бол айгүй их урам зориг өглөө гэж би бодож байна. За яг энэ мэрэгжлийг сонгоод ороод ирсэн байгаа одоо оюутан залуустай хандж хэлэхэд бол чиний одоо та бүхний амьдралдаа хийсэн одоо хамгийн зөв сонголтуудын чинь нэг байх болно. Тэгээд та бүхний ирээдүй бол гэрэлтэй байна. Одоо тэгж хэлмээр байна да. За тэгээд хүрэлцэн ирсэн та хоёртоо маань компани зүгээс цэцгийн дурсгалын За баярлалаа. За амжилт. За. Надад энэ нэвтрүүлэгт орох боломж олдсонд би бол маш их баяртай байна. Тэгээд Star TV-хэндээ баярлалаа ийм гоё нэвтрүүлэг хийж одоо өсвөр үеийнхэнд том мэдээлэл хүргэж агаад маш их баярлж байна. Бити шантраарай. Тэгээд ингээд ямар ч юм ер нь хэцүү байсан ч арган заавал олддог. Чи үнэхээр хэцүү чадахгүй байвал жоохон завсарлага авч болно. Тэгээд угаасаа яг боломжгүй юм гэж байхгүй. Хичээх хэрэгтэй. Тэгээд хичээсэн юм бүхэн эргээд чамд ингээд шагнал авчирна. Хичээнгүй байгаарай. Чи чадна. Хамтран ажилласан дижитал нийгмийн кул залуусыг дэмжигч MCS Property.
Өөрийгөө таньж сонирхол чадвараа мэдэрч ирээдүйн нийгэмд үнцэнтэй хувь нэмэр оруулах үйс мэрэгчлийг сонгох нь амжилтын эхлэл юм. Таны шийдвэр зөвхөн таныг бусдын амьдралыг ч өөрчлөх хүчтэй гэдгийг бүү мартаарай.